За сайн байцгаана уу? Та бүхэн заалаа арт өвсөгийн шинэхэн бичлэгийг хүлээн өмсгөөд бэлэн боллоо. За бид нэг сар ямар ч бичлэг оруулаагүй байсан. Тэгэхээр та хэд маань шинэ бичлэг орж өө гэд бас харж исэн байх гэж найдаж байна. Яг энэ цаг мөчөөд 12 сар гэдэг энэ жилийн хамгийн гоё саруудын нэг гарсан байна. Тэгээд яг энэ мөчөөд хамгийн ихээр яригддаг сэдв бол манифестийн тухай сэдв байдаг. Яагаад тэгэхээр хүн болгон дараа жилдээ юу өөрийнхөө амьдралдаа дуудаж авчрах уу гэдгээ төлөвлөж бас энэ талаар судалж мэдхийг хүсдэг байгаа. За тэгээ миний хувьд 2025 он жингоо ерөөхдөө хувь хүний хөгжил дээр оруулсан хөрөнгө оруулалтуудаа дандаа манифестд зориулж оруулсан байлээ. Тэгээд би тооцож үзсэн яг одоогоор бол сая 128 мянган төгрөгийг яг би манифестд зориулж өөртөө сургалтуудад сууж ийм хөрөнгө оруулалтыг хийсэн байлаа. За тэгээд өнөөдрийнхөө энэхүү бичлэгээр энэ жилийн турш сурсан сургалтуудаасаа би юу олж авч мэдэж авснаа ярих болно. Мөн та бүхэн одоо ямар сургалтуудыг суувал илүү тохиромжтой тухай өөрийнхөө зүгээр мэдрэмжээр өөрийн туршлагаараа та хэдтэй хуваалцах болно. 25 оны 1 сараас эхлээд би Австралид байдаг career coach хийдэг эмэгтэйгийн манифестийн сургалтанд суусан. Тэр нь бүтэн жилжингээ явдаг тийм сургалт гээд тэгээд жилийн 680 мянган төгрөгийн үнэтэй сургалтанд суусан. За тэгээд тухайн үед бол би яг өөрөө хувьдаа манифестийн тухай мэдлэг мэдээлэл secret канонаас өөр нэг байхгүй байсан учраас одоо маш их сонирхоод тэр сургалтанд суусан. За одоо бодоход надад жоохон үнэтэй сургалт байсан юм шиг санагдсан. Яагаад гэвэл хэдийгээр жил одоо сургалт нь явна гэсэн боловч эхний нэг улиралдаа нэгдүгээр улиралдаа хичээлүүд нь ороод сүүлийн 3 улиралд нь бол зүгээр ингээд фидбек өгөх, апдейт авах те нэг юм улиралдаа нэг кол хийдэг нэг тиймэрхүү л явж исэн гэсэн. За тэгээд илүү агуулгын хувьд хувийн хөгжил рүү чиглэсэн байсан. Австрал руу одоо ажиллах гэж байгаа. Австралид одоо ажилд орох гэж байгаа хүмүүст зориулсан байсан. За тэгээд цаг төлөвлөлт одоо дэвтэр номоо хэрхэн цэгцтэй зөв хөтөлж явах уу те төлөвлөгөөгөө яаж бичих ч юм уу нэг тиймэрхүү агуулгатай байсан. За тэр нь бол яг миний хүсэж байсан агуулга бол биш. Би бас өөрөө яг Австрал руу сурахаар явах гэжсэн бас биш. Яг илүү манифестик гүнзгий бүр асар гүнзгий төвшөнд сурыг те тэрний агуулгыг мэдэж авъя. Тэр нь одоо илүү сүнслэг байдалтай холбогддог байхыг бол ингээд маш хүсэжсэн байхгүй. За тэгээд тэр үедээ нэмэлтээр өөрөө YouTube-ээс одоо хүмүүсийн ярилцлагуудыг, подкастуудыг дандаа англиар нь сонсоод явсан. Тэгээд тэр үедээ Joy Dispenza-гийн хичээлүүдийг авих ярилцлагуудыг үздэг болж ирсэн. За тэр үеэс ерөнхийдөө манифест гэдэг зүйлийг илүү онлайн төвшөнд илүү гүнзгий яг төвшөнд бол судалж сурч эхэлсэн. Тэгээд Joy Dispenza-гийн 2 номыг авсан, уншсан. Тэгээд мөн одоо түүний өглөөний бяцлаглуудыг, эд баялагын бяцлаглуудыг өглөө болгон би хийдэг байсан. За тэгээд энэ хэрээрээ ерөөхдөө миний хүсэж исэн манифесто холбоотой мэдлэг маань одоо сайжраал явж исэн гэсэн. Гэхдээ яг монгол хэлээрээ энийг заадаг сургалтаас олохгүй байж агаад тэр үедээ Simply Manifest гэдэг биндигийн сургалтыг олсон. За тэгээд биндигийн сургалтыг таад маань баг мэдэх бах. Тэр сургалтын промошн маркетингийн ажланд бинди өөрөө маш сайн байдаг учраас баг хүн болгон биндигийн сургалтын тухай баг сонссон байдаг байх. Таад мэдгүй бол бас Instagram руу ороод үзээрэй. За тэгээд би тэр сургалтанд яг 4 сар суугаад гарсан байгаа. За 1 сарын төлбөр нь $67 гэдэг. Тэгээд би 4 удаа суусан. Энэ 4 сарын хугацаанд тухайн сургалтын дээр байсан агуулгуудыг бол би бүрэн үзэж бол амжаагүй. Яагаад гэх юм бол маш их агуулгатай байсан учраас яг өөрийнхөө байх хэмжээндээ л үзсэн. За тэгээд одоо яг эндээс дүгнэхэд болохоор энэ 2 сургалтын хувьд бол сүүлийнх нь Simply надад илүү одоо хэрэгтэй, өгөөчтэй, яг миний хүсэж исэн зүйлийг өгсөн юм шиг санагдсан. Яагаад гэх юм бол яг гадны юм сүнслэг багш нарын заадаг яг тэр аргачлалаар, яг тэр агуулгыг зур монгол хэл дээр орчуулад дамжуулж хүргэж исэн. Тэр агуулгуудыг ингээд цаашаа судлаад тахлаар хоорондоо яг тохирдог те. Joy Dispenza байна, Bob Proctor байна. За те Vision гэж бас нэг нөгөө Mind Valley гэдэг энэ хөтөлбөрийн Vision гэдэг нэг багш байдаг те. Тэр багш байгаа. За тэдний ярьж байгаа агуулгуудыг бүгдийг нь монгол хэл рүү хөрвүүлээд за тэгээд тэр нь болохоор Simply Manifest-ийн агуулгатай яг таарж исэн. Тэгэхээр таад маань хэрвээ одоо квант физик за тэгээд энерги
манифестыг илүү тийм сүнслэг байдал руу холбоод за тэгээ үр дүнд нь эд баялаг те мөнгө төгрөгийнхээ байдлыг сайжруулах гэж байгаа яг иймэрхүү комбинацтай байх юм бол би нэгэ сургалтанд сууж болно. За тэгээ дараа жилдээ амьдралдаа гой гой зүйлсийг дуудахад тань хэрэг болж магадгүй гэдэг энэ сургалтыг санал болгож байна. За тэгээд сар болгоно төлбөр аваа явдаг учраас над чиг ингээд сурж байгаа дундаас нь гарчиж болно. 1-2 сар болоод өөрөө өсчихсэн мэдээллүүдээ агуулгуудаа сураад авсан бол гарчиж болдог учраас тэр нь бол бас маш одоо санхүүгийн хувьд хэмнэлттэй ингээд санагцаа. Яг энэ сургалтуудаас сууснараа надад одоо юу ойлгож авсан юм бэ гэдгээ базаад хідэн одоо ки мэдээллүүдэд хайдтай хүргэе гэж бодож байна. За хамгийн ихнийх нь болохоор квантын талбар гэдэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол квантын талбар гэдэг нь болохоор энергийн талбар гэсэн үг. За бидний бие махбод бол өөрөө ердөөсөө ингэж харагдаж байгаа энэ 3D бие махбод бол өрөөсөө 0 100 мянганы 1 за 0.00001 гэсэн үг. 0-100 мянганы 1-ийг бид нар одоо харж байна гэсэн. Яг одоо бид нар ингээ хараа сууж байгаа тэр 99-100 мянганы 99-99-99-тэй 999 гэдэг хувь нь болохоор бид нар бол энерги бидний бүх зүйлс болвол энерги зөвхөн матери болоод яг энэ гарт баригдаж байгаа нүдэнд харагдаж байгаа энэ нь бол 0-100 мянганы 1 хувьтай л тэнцүү гэсэн. За тийм учраас энэ энерги гэдэг зүйлсүүдийг агуулж байгаа талбар өөрөө квантын талбар гэж нэрлэдэг, энергийн талбар гэж нэрлэдэг. За тэрхүү энергийн талбараас бүхэл зүйл одоо ундарч гарч бодит болж 3D одоо ертөнцийн бидний амьдрал дээр бийж ингэж ирдэг. За тэгэхээр квантын талбар дээр бидний бүх хөлбөр яг энэ цаг мөчөөд зэрэг оршиж байдаг. За бүх хөлбөр гэдэгт юу орж байгаа вэ гэхлээр баян хөлбөр, ядуу хөлбөр, өвчтэй, хохирогч, ялагч гих мэтчлэн за Монголд амьдардаг, гадаадд амьдардаг гих мэтчлэндээ бүхий л хөлбрууд байдаг. Таны мөрөөдлийн хөлбөрч байгаа, таны үзэн яддаг хөлбөрч байгаа, мөн таны одоогийн байгаа хөлбөрч байгаа гэсэн. Тэгэхээр энэ олон хөлбөр дундаас яг одоо таны энд сууж байгаа энэ хөлбөр бол таны 3D дээрээ буулгаж ирсэн хөлбөр байна гэсэн. За тэрхүү квантын талбар дээрээс бид нар бодит амьдрал руу ямиг буулгаж ирэхдээ бид нар ямар мэдрэмжийг өөрөөсөө гаргаж байна те юун дээр анхаарал өгч байна. Яг тэр одоо мэдрэмжтэй чинь таарсан яг тэр хөлбөр руугаа бид нар анхаарлаа өгж байгаа. Тэрнийхээ одоо бөөмс рүү ойртож гэсэн үг. Атомын дотор бөөмс байгаа. Тэд анхаарал өгж байгаа зүйлсийн бөөмсийг бид нар хөдөлгөөнд оруулаад тэр нь өөрөө атом болж бийжээд атом нь өөрөө матери болж хувираад тэгээд 3D амьдрал дээр бийжиж гарч ирж байгаа гэж ингэж тайлбарладаг. За энэ нь болохоор Joy Dispenza-гийн номнууд дээр бас гардаг. Тэгэд монгол хэлээр нь яг энийг одоо тэр бөөмсийн хэмжээнд нь матери болж хувирж байгаа яг энэ хэсгийн онолыг судлыг гэх юм бол тархиа өөрчил амьдралаа өөрчил гэдэг номыг уншиж үзэж болно. Мөн тархиа өөрчил төвийн одоо подкаст ярилцлагуудаас бас энийг сонсож ойлгож болно. За тэгэхээр бөөмсийг хөдөлгөөнд оруулаад тэгээд тэрийг матери болгоод ингээд атом матери гэдэг ингээд буулгаж байгаа яг энэ хэсгийг бид нэр манифестийн бяцлаглууд дээр бас ашигладаг. За тэгэхээр яаж ашиглаж байгаа вэ гэхлээр бид нар яг бяцлаглын одоо тархиныхаа долгионыг унгаагаад яг одоо юм бодит 3D амьдралын олон одоо юм зүйлсүүдээс мэдрэхүйн одоо энэ байдлуудаасаа өөрийгөө салгаад яг ингээд бүрэн юм төвлөрсөн юм саармаг орчинд тархиа оруулсныхаа дараа өөрийнхөө хүсэж байгаа тэрхүү зүйлс дээр анхаарлаа хандуулж байгаа. Тэрхүү зүйлсээ тархиндаа ингээд төсөөлж ийн гэдэг чинь анхаарж ийн гэсэн. За анхаарлаа давхар бид нар квантын одоо талбар руу өөрийнхөө мэдрэмжээр ингээд соронзон долгионыг илгээх хэвээр. За тэр соронзон долгион нь бол мэдрэмжээр дамжиж илгээгддэг. Тэгэхээр бид нар энийг мэдрэмжээр нийлүүлж өгнө гэсэн. Мэдрэмж яг энэ хүсэж байгаа зүйлээ авцсан байгаа юм шиг мэдрэнэ. Яг энэ зүйл чинь болцсон байгаа юм шиг мэдрэнэ гэдэг юм мэдрэмжийн юм соронзон долгионыг үүсгэж гэсэн. За тэгээд тэр нь өөрөө квантын талбар дээр байгаа бөөмс, атом, матери гэдэг байдлаар ингээд өсөөд томроод бидний 3D амьдрал дээр бийжиж ингэж дараа нь бууж ирж байгаа гэсэн үг. Тийм учраас бид нар бяцлаглалын одоо явцдаа өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ тархины долгионыг унгаасны дараа төсөөлөөд
төсөөсөн дээрээ өөрийнхөө мэдрэмжээ давхар холиод ингээд өөрийнхөө соронзон долгионыг квантын талбар руу илгээгээд квантын талбараас өөрийнхөө хүсэж байгаа тэр хөлбраа буцаагаад өөрлөгөө татаад соронз шиг татаад тэг 3D амьдрал руу буулгаж ирж байгаа л гэд ерөөхдөө ойлгочиход болно. За тэгээд бид нар ингээд манифестыг бол зөвхөн ингээд бясалгал хийж явах хавцтай бид нар манифестыг бол хийдгүү, яг манифест хийдаа гэл ингээд бодохоор л хийдэг гэсэн үг бол биш. Яг өдөр тутамдаа бид нар ямар нэгэн зүйлийг мэдэрч явах явц болгондоо манифестыг хийж идэг гэж хэлж болно. За тэгэхээр энэ нь болохоор ингээ манифест гэдэг зүйл дээрээ эвийг хөөрөх идөө энэ муу айгүй их зовцсон юм чи одоо энийг гоё болгоё доо. Энэ нөхөр их жаргацсан юм чи одоо энийг зовоё доо гэсэн юм ерөөсөө байхгүй. Тийм одоо бидний 3D амьдрал дээр бодоод байдаг шиг тийм шудрагтай ингээд шудраг одоо чи жаргацсан юм чи одоо чи жарга одоо чи зовцсон юм чи одоо чи жарга гэдэг ч юм уу ингээд тэнцвэржүүлэн мөлнө гэсэн зүйл байхгүй. Юу байдаг вэ гэхээр таны мэдрэмжийг буцаагаал толдож тань руу ойлгодог. За тэнгууд та өөрөө маш юм хохирогч байлаа. Тэр намайг хохироосон, би ингэж хохирсон, би уг нь ингээд ахад ингээд хохирчлоо гэд ингээд тийм мэдрэмжээ ингээд өөрөөсөө гаргаал те. Тэнгууд хин нэг хүн ирээд өөртөө туслах юм шиг. Эсвэл тэр хохироосон хүн өөрөө хохирогч болсон үед та өөрөө одоо нэг сайхан санаа амраад гоё амьдрал нь гоё болох юм шиг те. Гэхдээ өөрөө ингээд хохирогч мэдрэмжийг өөрөөсөө ингээд цацруулаад авах юм бол түрүүний онлоороо яах вэ гэхээр хохирогч болох бүх зүйлс квантын талбараас тань дээр ингээл бууж ирээд байна гэсэн. За, эхний нэг одоо захирал чинь ингээд таныг ингээл маш их хохироогоол байлаа л та. Ингээл та чи өөрөө үгээ хэлэхгүй те. Тэгээд ингээ хохироо яваад байдаг гэсэн. За тэгээд ингээ хохирогчийнхаа энерги ингээл цацраагаал тэр мэдрэмжээ ягаал найзуудтай очиж тэрийг яриад гэрийнхэндээ очиж тэрийг яриад ганцаараа ахтаж гэсэн ингээл амар эморол те ингээл хохирогч гэл ингээ бодоод бай. Тэр ажлаасаа гарсан ч гэсэн дараагийн ажил дээр дахиад толдоод та хохирогч л болно. Хизээч танд хөөрхөдөө өнгөрсөн ажил нь юм байсан. Энэ дээр нэг гайгүй юм тохиолдчих гэдэг юм байхгүй. Тийм учраас ерөөсөө таны амьдралд одоо болж байгаа юм бол таны мэдрэмжийн толь. Та толин дараад та ямар харагддггүй. Яг тэр таал өөрөө ингээл харагдчихаш яг тэрнтэй адилхан. Таны одоо байгаа амьдрал та ямар мэдрэмжийг ямар соронзон долгионыг квантын талбар руу өгөөд байсан тэр чин буцаад квантын талбар дээрх атом бөөмсийг одоо хөдөлгөөнд оруулаад матер болж хувираад буцаад тэр нь бий болдог. Гэсэн нэг тийм зүйл байгаа. За тэгээ энэ нь ажилтгаас гадна одоо мөнгө төгрөгийн асуудал дээр байж гин харилцаан дээр те гэр бүлийн асуудал дээр ингээд бүх зүйлс дээр тохиолддог гэсэн. Өөрийгөө ингээд бүр юм хактн гэж хэлж байгаа те. Одоо ингээд өөрийг ямар болохыг хүсэж байгаа. Дахиад дандаа л тийм хохирогч баймааргүй байгаа тий. Дандаа л тийм мөнгөгүй баймааргүй байгаа. Дандаа тийм азгүй бусад хүний араар нуугддаг, өөрийгөө илэрхийлдэггүй, дуртай юм хайзээч хийдэггүй тийм хүн баймааргүй байгаа. Та ямар хүн баймаар байгаа? Яг тэр хүн болцсон мэтэр, яг тэр хүн яг одоо та мэтэр ингэж ийм мэдрэмжийг өөрөөсөө гаргаад тий. Тэгэхээр буцаад яг тийм болчдөг. Яг тэр чинь буцаад танд ирнэ гэсэн. Тэгэхээр энийг бүгдээрээ манайхан дараа жилдээ 26 онд яг бүр ингэ чэдэлж аваад өөрийгөө ингэ хохирогч болох гээд хохирогчийн мэдрэмж гаргаад байл. Би чинь өөртөө дахиж ийм байдлыг дуудмааргүй байгаа. Тэгэхээр би хохирогч биш те. Окей би дахиж хохирохоо боллоо гэхэд тэр хүн таныг хохирохоо болчихж байгаа байхгүй. Та хохирогч болохоо одоо болийг шийдсэн цагтаа л хохирогч биш болчихж байгаа. Тэрийг очиод найзуудтай яриад, тэнд яриад, энд яриад ингэж явах ямар ч хэрэггүйгээр өөрөө шийдвэр гаргаад хэн болохыг хүсэж байгаа. Яг тэр дүр төрхөө өөр дээрээ бүтэн гэд нэвчүүлээд мэдрээд ирэхээр яг тийм болох боломж, цаг хугацаа, үйл явдал маш гайхамшигтай сонин юм зүйлсүүд ингээд амьдрал дээр чинь ингээд гуравтай амьдрал дээр чинь бууж ирнэ. Генет л одоо хин нэгэн хүнтэй танилцсан, эсвэл хин нэгэн одоо ямар нэгэн бичлэг гарч ирээ танд ингээд яг хайжсэн мэдээлэгч өгөөн. Одоо эсвэл маш азтай үйл явдлууд тохиолдно. Их мэтчлэн бараг бүтгээргүй байсан виз чинь өөр ингээд бүтчихдэг ч юм уу те. Яг ингээд нэг юм маш гайхамшигтай зүйлсүүд болдог. Тэгээ тэрийг хүмүүс яах вэ гэхээр манифест гэдэг чинь өөрөө ид шид юм биш үү гэд бодоод байдаг. Яг үүндээ манифест гэдэг нь бол ид шид биш. Энэ бол физик гэж ойлгох боломжтой. Өөрөөсөө ямар юм цацруулж байна, буцаагаад тэрийг өөр дээрээ нааж байгаа л ийм л одоо физикийн квант физикийн хуулийнхаа дагуу явж байгаа ийм үйл явдал юм байна. За тэгэхээр миний эхний ойлгож авсан зүйл бол энэ квантын талбартай холбоотой зүйлс байгаа. За тэгээ хоёр дахь чухал зүйл нь бол ерөөсөө л итгэл үнэмшил. Бидний амьдрал яг итгэл үнэмшлийнхаа бас толны тусгал гэж ойлгох
болно. За тэгээ ихтгэл үнэмшлийг цааш нь тайлбарлахдаа за нэг сэдвийн сонгож авъя гэвэл мөнгөтэй холбоотой ихтгэл үнэмшлийг ярил л да. За тэгээд бидний ээж аав эмээ өвөө ер нь л юм ихтгэл үнэмшлийн хувьд нэлээд асуудалтай байсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл мөнгөтэй хүмүүст айгуу тийм дургу. За тэгээд мөнгөтэй байхлаар ямар нэгэн байдлаар нэг тийм асуудалтай хүмүүс юм шиг тэгж боддог. За тэгээд нэг тийм баян байх юм бол ингээ үрд муу мухай юмнууд тохиолдно. Хүүхдүүд нь одоо муу хүүхдүүд болдог ч юм уу. За тэгэл ер нь л тийм мөнгөтэй холбоотой мөнгө гэж бодглоор нэг тийм сайхан мэдрэмж өрөөсөө төрдгөө. Нэг бол мөнгнөөс ингээд амар айгаад идэг. Мөнгө нь дуусчих үедээ гэж айдаг. Нэг бол мөнгөтэй болохоо сайдаг. Нэг тиймэрхүү юм ингээ мөнгөтэй холбоотой маш их тийм сөрөг ихтгэл үнэмшлүүд бидэрт ингээ байдаг байх нэ. За тэгээд тийм байгаад тахлаар дандаа мөнгөний одоо юм гачигдaltaй амьдардаг. Дандаа үр зээл дутуу мөнгөө дуусчих үе гэд айгаад ах тусам яах вэ? Тэнцүү мөнгө нь дуусна. Тэгээд тэр айдас нь биелнэ гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр манифесттой холбоотой хичээлүүд одоо гаднийч байна уу, дотнийч байна уу сургалтууд дээр дандаа одоо мөнгөтэй холбоотой асуудлууд яригддаг. Мөнгөний ихтгэл үнэмшлүүдийг чинь ухаж гаргаж ирж өөрөөр чинь толдуулдаг. За тэнгүүд хүмүүс би мөнгөтэй хүн хараад ингээд муухай санагддаггүй гэж ингэж хэлдэг. Хэрнээ яг тийм үү гэд яг ганцаараа өөрөө өртөг ингээд байхлаар мөнгөтэй хүмүүст амар нэрнгэс амар атаархдаг. Тэгээд мөнгөтэй хүнийг нэг бол одоо угаасаа л баян айлын хүүхэд тахгүй юу? Эсвэл нөхөр нь угаасаа баян байхгүй юу гэл ингээд нэг мөнгөтэй л холбоотой ямар нэгэн юм дээр нэм сөрөг реакц үзүүлээд байна уу гэдгээ олоод өөртөө шудраг мэдчих хэрэгтэй. Яг өөртөөгөө шудраг байж агаад өөрийнхөө мөнгөтэй холбоотой ямар ихтгэл үнэмшил танд байна гэдгээ олж мэдээд за тэгээд тэрийгэ хөрвүүлээд ашиглаарай. За тэгээд тэрний үр дүн чинь дараа жил тань дээр бушаад өөр харагдах болно. За тэгээд зарим хүмүүс одоо ингээд нэг ажил хийдгүү хэрнээ айгуу тийм мөнгөтэй байгаад байдаг. Тэгтээ ингээд мөнгө нь ингээд гоё орж ирээд байдаг. Жижигхэн бизнестэй хэрнээ ингээд тэгээд тэрэн дээр 1-2 цаг ажилтдаг хэрнээ ингээд мөнгө нь орж ирээл байдаг. Зарим хүмүүс болохоор 18 цаг ажиллагаа хэрнээ баян мөнгөгүй байгаад байдаг, мөнгөний гачигдaltaй байгаад байдаг. Тэгэхээр мөнгө гэдэг бол өөрөө шууд тэнцүү хөдөлмөр ажилтсан цагийн одоо хэмжээ гэж хэлж бол болохооргүй байгаа. Хэрвээ тийм байсан бол одоо бүх хүмүүс л мөнгөтэй байх байсан. Манай монголчууд бол одоо маш олон цагаар ингээ ажилтдаг бүх хүмүүс л өргөө байх байсан. Гэхдээ мөнгө бол өөрөө энерги маа гэдгийг олж мэдээд тэр энергийн урсгал одоо ус орж ирж байгаа тэр энергийн олон урсгалыг ингээд крантуудыг ингээ хаагаад байх гэсэн үг байхгүй. Тэр хааж байгаа зүйлсүүд нь бол өөрөө таны ихтгэл үнэмшил. За тэгээд маш энгийн хэдэн асуултууд өөрөөсөө асууж болно л доо. За хамгийн ихний асуулт нь болохоор мөнгөтэй хүнийг хараад чамд ямар мэдрэмж төрдөг вэ? За ингээл асуухаар шууд хариулах хэрэгтэй. Тэгэхээр заавал одоо зөв хариулт гэж байхгүй. Зүгээр л ямар мэдрэмж төрдөг вэ? Тэгэнгүүт энэ нэг ямар нэгэн юм татврын мөнгөөр л энэ хүн баяцсан бах та, авилгал одоо нэг тим авсан бах та гэж боддог гэж хариулж болно. За энэ бол зөв. Таны хариулт бол зөвөө гэсэн. За тэгэхээр иймэрхүү одоо байхлаар та яах вэ гэхээр ямар нэгэн байдлаар тийм татврын мөнгө л авахгүй бол та мөнгөтэй болж чадахгүй гэдэг юм ихтгэл үнэмшил таны дотор байна гэсэн. Тэнгүүд бид нар амьдрал дээрээ тэр өөрийнхөө мөнгөний урсгалуудыг хааж ин гэсэн. За тэгээд татаархаад байдаг, уурч өгрээд байдаг. Эсвэл би өөрөө хэзээ чи мөнгөтэй болж чадахгүй. Их мөнгөний тоо сонсохороо ингээд тэгт худлаа юм шиг санагдаад байдаг. Иймэрхүү блокуудаа арилгах дээр таад маань ажиллаараа. Энэ бол бас манифестийн суурь байдаг ихтгэл үнэмшил гэдэг зүйл байдаг юм шүү. За тэгээд өдөр тутамдаа манифесттой холбоотой хийж болох зүйлс дээр бол мэдээж та дэвтэр дээрээ өөрийнхөө зорилгоудаа бичих ёстой. Одоо тархиндаа буулгаж харж ин гэсэн би яг юу хүсээд байгаа вэ? Яг яах гээд байгаа вэ гэдгийг тархиндаа мэдээж буулгаж харахын тулд бид нар ингээд цаасан дээр дэвтэр дээрээ ингэж гаргаж байгаа. За тэгээ гаргасан зүйлс дээрээ бид нар бяцлаглалын аргаар өглөө болгон 10 минут ингээд тархиндаа төсөөлөөд дөрөвний квантын талбараас буулгаж ирж байгаараа төсөөлөөд өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ яг бодит болсоор төсөөлөө бяцлал хийх бол маш үр дүнтэй байгаа. За манифестийн бяцлал гэдэгт нь яг юм гайдад байдлаар за та өөрийнхөө яг хүсэж байгаа хувилбараа төсөөлнө. За тэнд ямар байна, юм байна уу, тийм байна уу гэдэг ингээ яваад байдаг аргачлалтай бяцлал байж болдог. За тэрийг би өмнө нь энэ манифестийн бяцлал гээд
2 төрлийн бясалгал хийсэн те. Ийм бясалгалаар та хэд маань бас дагаж хийж үзэж болно. Нөгөөх нь болохоор ямар нэгэн гайдад байхгүйгээр та өөрөө дотроо зүгээр төсөөлж байгаа те. Тэгээд хамгийн гол нь зүгээр төсөөлөх биш. Бүр ингээ мэдрээд ингээ нөгөө нэг биенийхээ шар үсэг босготол ингэж төсөөлж ингэж харахад чинь ийм маш гоё юм киноны хөгжмөд ингээ сонсонгоо нүдэ ханаад тэр дүр зургаа ингээ төсөөлөөд ингээ бяцлал хийнэ гэсэн. За тэгээ хамгийн чухал нь бол олон удаа давтаад ирэхэд таны тарих, таны одоо далд ухамсар нэмэх нь ил ухамсар чинь тухайн үйл явдлыг одоо ингээд давтан хийгээд тахлаар тэр зүйл бол нэг тийм шин зүйл биш. Угаасаа л таны энэ орчин, таны энэ байгаа байдал юм шигээр мэдэрч ингэж хүлээж авдаг. Эхэндээ ингээд хамгийн ихний бясалгал хийхлээр ингээд худлаа юм шиг ингээд заас болохгүй дээ гэд нөгөө логикороо бодоод идэг. Олон дахин давтах тусам энэ маань бүр ингээд би рүү чи шингээд ирэн. За тэгээд тэр үед таны амьдралд нөгөө үйл явдлын гүүр гэж нэрлэдэг юм сонь тохиолдлуудаар яг тэр нөгөө нэг олон удаа давтаж хийгээд хүсээд байсан зүйл рүү чи ингээд дөхүүлээд байгаа. Яг ингээд гэрэл хасаагаад байгаа юм шиг тийм мэдрэмжүүд, тийм үйл явдлууд танд өгдөг. За тэр нь бол илүү ингээд дохио байдлаар орж ирж болно. Яг хүсэж исэн газрын чинь тухай мэдээллүүд ингээд одоо сошиал дээр чинь гарч ирээд байдаг ч юм уу. Эсвэл YouTube-ээр орсон чи яг тийм юмны тухай ингээд хүн ингээд одоо таны сахиуснуудаас ч юм уу, таны одоо энжлүүдаас ч юм уу тань нэг хэлж байгаа юм шигээр яг ингээд дохио мессежүүдийг өгч эхэлдэг. За тэр дохио мессежүүдэд бариад цааш нь үргэлжлүүлээд яг хийж байгаа юм аа ингээд үргэлжлүүлээд яваад ах юм бол яг төд удалгүй хэдэн сарын дараа, магадгүй хэдэн жилийн дараа тухайн зүйл чинь бит болж бийждэг гэдгийг би өөрийнхөө амьдралаараа ч гэсэн ингэж бол маш ихээр харж байгаа. Тэгээ энэ жил ч гэсэн би бас маш олон хүсэжсэн зүйлсүүдээ яг амьдрал дээр bijүүлэн буулгаж байгаа. Тэгэхээр та хэд маань ч гэсэн дараа жил энэ нэг зүгээр нэг юм сурталчилгааны шин чанартаагаар манифестыг яриад байна уу те хүмүүс илүү ингээд мөнгө олох гээд ингээд яриад байна уу гэдгээс илүү бүр яг үнэхээр миний амьдрал нөлөөлж болох юм уу гэдэг талаас нь хараад судлаад яг хэрэгжүүлээд үзээрэй гэж бичлэгийн хад хүсгэлт хэлье. Тэгээ хамгийн сүүлд нь бид нар хэдийгээр мэдээд бүх онлайн мэдээд өчнөө олон ном сонин сургалт аваад гэртээ зөндөө олон бясалгал ингэж нүдэ анж хэдэн цагаар хийгээд тэрэндээ үйлдэл авахгүй бол яг хүсэж байгаа зүйлийг үнэхээр визэнд ормоор агаал тэр визнийхаа материалыг бүрдүүлээд өгөхгүй бол тэ үнэхээр одоо хувийн бизнестэй болох ч юм бол тэр хувийн бизнесийнхаа тэр одоо пэйжээ тэ одоо инстаграмын ч юм уу нээгээ тэр бараагаа оруулж ирээд мэдгүй ямар нэгэн үйлдэл авахгүй юм бол та 80 100 удаа тэрийг мэддэг байгаад бол ямар ч одоо нэмэргүй харин үйлдэл нөгөө талд нь манифест энэ хоёр чинь нийлээд ирэхээрээ юу ч хүссэн байсан тэр зүйлийг амьдрал дээр маш гоё зөв цагтаа яг зөв мөчтөө зөв үйл явдлаар авах юм бүрэн боломжтой байдаг юм аа. За ингээд өнөөдөр та бүгдтэй зориулсан шинэ жилийн бэлэг болгон дайрсан манифесттэй холбоотой энэ жил өөрөө сурсан мэдсэн зүйлсээс базаад богинохон бичлэг хүргэлээ. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол мөн миний YouTube сувгийг дэмжих хүсэж байгаа subscribe дарахаа бити мартаарай. Лайк дараарай. За тэгээд өөрсдийнхөө манифесттэй холбоотой туршлага сэтгэлээ доор комментээр бичиж үлдээрэй. За тэгээд дараагийн олон контентээр иргэн уулзъя. Баярлалаа.